За хай шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. Бичлэг оруулаагүй удсан бол үнэхээр уучлаарай. Маш завгүй байлаа. За өнөөдөр юуны тухай ярих гэж байгаа гэхээр би саяхан Facebook-ийнхаа news feed-ийг гүйлгээд явж исэн чинь Nemo гээд хүүхдэн кино байдаг шүү дээ загастай. Тэрэн дээр болохоор нэг юм өөрийнхөө биенээсээ нэг юм унжаа тэр нь гэрэлтдэг нэг муухай шүттэй тийм загас байдаг да. Тэгээ тэр загасны маш sad storyтой мемнүүд яваад исэн. Тэгээ яагаад ийм гонигтай мемнүүд яваад байгаа юм бол яг юу болсон болоо гэдгийг хайж үзээд за тэгээд нэг мэдээлэл олсон. За энийг болохоор anglerfish гэж нэрлэдэг. Ер нь зүгээр энэ загсыг хар далайн зүтгүр гэж хочилдог нэрлэдэг. Яагаад гэвэл нарны гэрэл тусдаггүй далайн одоо нэлийн гүн хэсэгт байрладаг, амьдардаг. За тэр нь болохоор 200-аас 2000 метрийн гүнд байдаг гэсэн загас нь болохоор. За тэгээд нарны гэрэл ерөөсөө огт тусдаггүй тийм газар байдаг учраас хар далайн зүтгүр гэж нэрлэдэг. Муухай царайтай нөгөө шүд мүдний амар болохоор зүтгүр гэж байгаа юм шиг лээ. Энд чинь ингээд ийм доор гүнд ингээд амьдардаг загас яасан бэ гэхээр зүгээр л ийм далайн одоо эрэг хавцаа ийм гүйхэн усанд тэгээ тэр чинь нарны гэрэл маш хурц тусч байгаа штэ далай дотор ингээд бүх юм ингээд харагдаж байгаа тийм хэсэг. Тийм хэсэгт энэ загас маань ингээд явж исэн байгаа. Тэгээ тэрийг нь далай дотор судалгаа хийжсэн хүмүүс энэ загасыг олоод тэгээд энэ нөгөө Nemo дээр гардаг загас вэ штэ гээд бараг тэрүүгээр нь таниад тэгээд хүүх ийм газар ингээ юу хийж байгаа юм болоо гэх тэг ингээ зургийг авсан. За тэгээд тэр зурган дээр тэр загас бүр үнэхээр өрөвдөлтөө царай гаргацсан байсан хгүй. За өрөвдлөө хин цаашаа бүр ингээ нэг энэ ингээд гэрэл нарны гэрлөө би ингээ амьдралдаа өөрийнхөө ингээ уртлынхаа гэрлнээс өөр гэрэл харж үзээгүй штэ гэж байгаа юм шиг тийм царай гаргацсан. Тэгээд үнэхээр сайд мэдэн гэх юм бол энэ загас маань угаасаа энэ далаа нөгөө нэг орчин нь өөрчлөгдөөд экосистем энэ өөрчлөгдөөд тэгээд нарны тэр гэрэл мэрлийн нөлөө өөр янз янзын тийм зүйлээс болоод тэгээд тун удалгүй нас барсан байгаа. Нарны гэрэл харсан тэр агшин нь баг тэр загасны хувьд ингээ сүүлийнх нь амьдралынхаа сүүлийн хорон мөчүүд байсан. Тэгээ ер нь ийм амар сайд мемнүүд яваад байсан юм билээ. Тэгээ ер нь бодоод үзэхэд цагаан баавга жишээлбэл ингээд халуун орнд амьдрах боломжгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр далайн гүн харанхуй хэсэгт амьдрдаг тэр нь ингээ дасан зогцохгүй. Тэгээ ер нь бол өгчихсэн байгаа. Яагаад ингэж наашаа гарч ирснийг нь юусоо мэдэхгүй байгаа. Тэгээд нэг бол одоо өөр авраг загас, махчин загаснуудаас цухтааж исэн. Эсвэл ямар нэгэн байдлаар ингээ өвчин тусаад тэгээд дээшээ гарч ирсэн. Эсвэл бүр нөгөө уур амьсгалын өөрчлөлт энтертэй хүртэл холбож ярьж илээ. Далаа доторх тэр нөгөө янз янз юмнууд нь өөрчлөгдөөд тэгээд ингээ дээшээ гараад ирсэн байх магадaltaй гэсэн. Тэгээ ямар шалтгааны улмаас ингээ өгсөн бэ гэдгийг нь мэдгээд илрүүлэх гээд судалгаа хийх гээд аваа явуулсан байгаа гэсэн. Тэгээ миний бүр ингээ сонирхол хөдлөө. Тэгээ нөгөө нэг өөрөөсөө ингээ гэрэл гаргадаг шүү дээ. Тэр нь айгүй сонирхолтой санагдаад яаж тэр гэрэл мэрлээ гаргадаг юм бол гэ ер нь энэ загасны тухай ингээ судалсан. Хийхдээ 2-оос 18 см хүртэлх ийм урттай одоо хэмжээтэй байдаг гэсэн. Тэгээд яг саяны авсан тэр зурган дээр болохоор ойртуулаад авсан болохоор нэг их юм сүртэй амар баавартай царайтай харагдаад байгаа боловч яг ингээд рил ингээд зургийг ингээд хүн авж байгаа зургийнаас хажуудлаас нь авсан байхад ер нь хүнтэй харьцуулахад бол бүр маш жижигхэн бүр ингээд нэг юм хэдхэн сантиметр ийм жижигхэн загас биш таарсан. Ингээд гарн дээрээ бас нөгөө өгцөн багт ингээд гарн дээрээ тавьсан зургийг харахад бол ингээд алган дээр багтгууц хэмжээний маш жижигхэн байсан. Урдаа ийм гэрэл гаргадаг нь болохоор эмэгчнэн гэсэн. Одоо эмэгтэй загас нь л ганцхан тийм гэрэл өөрөөсөө гаргадаг. Тэгээ эрэгтэйд нь ерөөсөө тийм байхгүй. Тэгэхээр саяны олцсон тэр загас болохоор яг эмэгтэй нээсэн гэсэн. Бусад загаснуудыг тэр далайн гүнд доор байгаа загаснуудыг тэр гэрлээрээ ингэж урагтаад нөгөө загаснууд нь гэрлийн дагаал ингэсээр агаад тэгэл улам илүү ойртол гэрэл рүү ингээ ойртоод ирэн гут нь ингээл барьж аваад идчихдэг. Тэгээ яг унжаад байгаа гэрлийн болохоор SK гэж нэрлэдэг юм билээ. Тэгээ энэ нь болохоор bioluminescent гэдэг нэртэй юм бактери гэдэг гинэ. Тэгээ тэр бактери нь болохоор өөрөөсөө ингээ гэрэл цацруулдаг. Тэгээ тэр бактери нь яг тэр дотор нь ингээд байрлаж идэм шиг үлээ. Тэрнээсээ олоход ингээ гэрэл гаргаад идэм бэлээ. За тэгээ өөрөөсөө 2 дахин том загасыг ингээ байрж идэж чаддаг гэсэн. Могоо ингээл янзаг манзаг ингээл идчихсэн шүү дээ. Бүр ингээд аим бухаас хунжаагаад ингээд ингээ гулгуулаад яг тэрнтэй адилхан би нь яг ингээд нэг юм барьсан тэр олдныхоо хэмжээгээр ингэж томорч чаддаг. За тэгээ энэ загасыг ингээд судлаад уншаа явж хахад бүр вау гэмээр нэг сонирхолтой зүйл ийсэн. За тэр нь юу вэ гэхээр түр нөгөө зөвхөн эмэгтэйр ингээд өөрөөсөө юм гэрэл цацруулдаг юмтай гэдгийгсэн шүү дээ. Тэгээд эмэгтэй нь бүр тэрүүгээс зогсохгүй заяа. Эрэгтэйгээсээ бүр нилийн том биений хэмжээтэй байдаг гинэ. Тэгээ эрэгтэй нэг юм жижигхэн юм байдаг. Тэнгуудаа амьдрах хугацаанд ч гэсэндээ эмэгтэй нь болохоор бараг 20-с 30 жил амьдардаг байхад эрэгтэй нэг 2-3 жил нэг хэдхэн жил ингээ амьдардаг. За тэгээ эмэгтэй нь болохоор ер нь бол ингээд өсч үржээ томроод ингээ ан агнаад олцоо олоод тэгээд амьд үлдэх те үр төлөө ингээ гаргах тийм үүргийг гүйцэтгэдэг.
бол заяа. Эрэгтэй нь болохоор за эрэгтэйгийнх нь үүрэг нь штэ. Ерөөсөө л ингээд мангар жижигхэн тэгснээ амар хурдан ийм наслдаг 2-3 жил наслдаг. Тэнгуутаа эмэгтэйгээ ингээ явж яхад нь эмэгтэй дээрээ биен дээр нь ингэж очиж наалдаж ингээ хаздаг гэж байгаа юм заяа. Тэгээ хажингуудаа өөрийнхөө эр бэлгийсээ ингээд эмэгтэй рүүгээ ингээ шахаад эмэгтэйгээ ингээд шимэгчилж эмэгтэйгийнхаа тэгж шимэгч нь болж амьдардаг гинэ ингээд наалтсан байгаа бол цусаар нь ингээ хоолдог гэж байгаа юм заяа. Тэгээ ингээ бүр яваандаа ингээ эмэгтэйтэйгээ бүр ингээ нэг бие болоод тэгээ зөвхөн нүд болон төмсгөн нь лөө ингээд ил гараад үлддэг. Тэгээ бусад би эрэхтэн нь болохоор эмэгтэйтэйгээ бүр ингээд наалдаад ингээд нийлцдэг бүр ингээд нэг бүхэл цул болоод үлдчихдэг гэсэн. Тэгэхээр ер нь энэ эрэхтэй энэ angler fishing гол үүрэг нь гэх юм бол эмэгтэйдээ эр бэлгээсээ өгөх л тийм зорилготой. Тэгээд ерөөсөө өөр ямар нэгэн тийм юм байхгүй, амьдрах ямар нэгэн тийм нөхцөл боломж ерөөсөө юу ч байхгүй. Тэгээ хамгийн аимшигтай нь би нөгөө нэг эрэхтэн тэгвэл яаж хоол олж идэх юм бэ гэж хайж агаад энэ асуултын хариултыг олсон байгаа байхгүй юу? Өөрөөсөө ингээ гэрэл гаргадаг. Тэгээ олцоо тэр өгөөрэ барьж авдаг гэсэн шүү дээ. Тэгээ би эрэхтэн тэгвэл яаж хоолд юм бэ гэж хайсан чинь эрэхтэн баг ингээд хоол мол идэх шаардлагагүй. Угаасаа л эмэгтэйгийнхэн төлөө төрсөн гэдгийг байгаа байхгүй юу? Тэр надад энэ бүр ингээ амар сонирхолтой санагдаад. Жоохон өрөвдөлтэй юм шиг. Гэтэ бас яах вэ? Амар чухал зорилготой тэр зорилгоо биелүүлэл өгдөг тийм амтан байна лээ. Тэгэхээр энэ angler fish-ийг 2 сарын 10-нд буюу одоос 7 хоногийн өмнө өнөөдөр 17-нд би бичлэг хийж байгаа. 7 хоногийн өмнө ингээ олсон байгаа. Канарын аралд байдаг Tenerife-ийн иргэн ойролцоо олсон байлээ. Тэгээ нэг хэлхэн марчиж одоо энэ загас чи ингээд нарны гэрэл тусдаг юм гүйхэн устай хэсэгт бүр ингээ амьдаараа олцсон байгаа штэ. Тэнгууд өмнөх тохиолдлууд нь болохоор дандаа ийм өгцөн ч юм уу те эсвэл ингээд судалгаа хийдэг хүмүүс яг ингээ шумбагч онгоцоор ингээ доошоо ингээ аялж маялж ийж нэлийн доошоо гүн рүү явж ийж ингээ олддог. Тэгээ ер нь энийг боддоор нь амьдаар нь ингээ харах тохиолдол ер нь хүмүүст амар ховор байдаг гэж байгаа байхгүй юу. Тэнгууд яг энэ тохиолдол болохоор баг дэлхий дээр хамгийн анхны тохиолдол нь байж магадгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол яг энийг харсан хүн энийг зургийг авч бичлэгжүүлж дүрсжүүлсэн хүн бол бүр нэлээд азтай хүнд тооцогдно гэсэн үг. За тэгээ би яг тэр гой мемнүүдийн танарт харуулъя заяа. Facebook дээр яа ч юм амар их тэрний тухай мемнүүд гарч ирээд угаасаа ингээд нэг ингээд дараад орчингууд яг тэрнтэй холбоотой юмнууд нь гарч ирээд идэв штэ. Энэ бүр амар өрөвдөлт. Нэг заяа. In the dark I created light, but now finally I saw the light. Тэгээ энэ яаж л ингээд нөгөө нэг харж байгаа нүд мүд ингээд гайх нөгөө амных нь ингээд ангаалт бүр яг нэг ингээд бүр ёо амьдрал юм байд юм уу гэд. Гэхдээ яаш тий надад нэг юм санагдсан зүйл нь гэх юм бол одоо энэ хүмүүс болохоор энэ нарны гэрэл харж байгаа дэр амар юм ингээд ваа би ингээд ийм beautiful тий ийм гайхалтай амьдрал дээр ийм гайхалтай юм байдгийг ингээд олж харлаа. Тэ эцэст нь би ийм зүйл ингээ олж чадлаа гэдэг тийм мемнүүд ингээ хийгээд байгаа байхгүй юу. Тэ ингээ тэр нарны гэрлийг хараад ингээ ямар үзэсгэлэнтэй юм бэ те гэд тиймэрхүү байдлаар ингээ мемнүүд хийгээд исэн. Тэнгууд яг үндэ би зүгээр энэ загсны өмнөөс ингээ бодоод үзэнгууд заяа. Насаараа ингээл хав харах уу газар амьдэрсэн те. Тэг өөрийнх нь гэрлнээс өөр ямар ч гэрэл гардаггүй тийм газар амьдарч исэн загас give wind тийм орчинд орохороо юу тэр мэр мантай зүгээр бүр айж өгөх юм биш үү гэж би бодсон заяа. Би л ямар ч зэн ингээд хав архуу газар амьдарч байгаад гинт ийм гэрэлтэй газар ингээд хараад тэгснээ ингээд тэр хүн мөн чи ингээд харахад нэлээд том штий. Тэнгууд баг тэр далайн гүн дотор тийм том амьтан байдаг мэдгийгч мэддэггүй амьдарч исэн байж болно. Тэнгууд ингээд өөрөөсөө тийм амар том юм харж марангууд тэр бүр ингээд шоконд орсон баха. Надлаа тийж бодож чинь. Би баг ингээд ийм сайд мемнүүд хийхээсээ илүүтэйгээр ийм аимшигын мемнүүд хиймээр юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэр нарны гэрэл бол надад үнэхээр амар санагдсан байх энэ загасны орд байсан бол. За тэгээд бичлэгийг нүрээд дууслаа. Тэгээд ямар ч сан та нарын Facebook ч юм уу Instagram дээр иймэрхүү мемнүүд энэ angler fishing тухай юмнууд гарч ирэх юм бол иймэрхүү юм болсон учраас энэ мэдээллүүд ингээд нэтээр тараад байгаа шүү гэдгийг хэлье. Дараа дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.